Одоо энэ хүмүүстэй бол бүгд мэдээлэл өгсөн байгаа. Одоо яг энэ намынхаас 13 дугаар хороо хүртэл 700-800 м. Энэ дээр явгууны зам ногоон байгууламжтай нийслэлийн бишээ дүүргийн хөрөнгөөр тавьсан байгаа. Тэгээд энэ бүх машин механизмын хүмүүст мэдээлэл өгсөн байгаа. Одоо хөрөнгө оруулалт ажил хийхэд бол бид нар одоо төлөвшөөрөд явна гэж байгаа. За хамгийн гол нь явахдаа газар ба. Тэгэхээр энэ хүнд машин механизмыг хаашаа гэхээр сонгон харах юм уу Баянзүр дөрвөрөөр одоо газрын асуудлыг шийддэг. Танаас одоо тийм л юм хүсэж байна. Хүмүүс нөгөө одоо янз бүрийн нөгөө одоо бүтээн байгуулалтын ажил байж гэхээр эдрэг ирж авдаг. Тэгэхээр хотын төвд ийм байж болохгүй байгаа гэдэг. Тэгэхээр сая дүүргийн хөрөнгөөр тогтчод тавьсан. Маргааш нөгөөдрөөс ер нь эхлэх санаатай байна. Нөгөө бороотой учраас бас ганц хоёр өдөр бас ингэ байгаад байна. Тэгэхээр энэ машин механизмыг л ерөөсөө хотын зах руу гаргаж өгөөч гэсэн ийм ганцлаг юм шийдэж өгөөч гэсэн хүсэлт байна. Одоо энэ чи бидний яриад байдаг нөгөө айл өрхийн амьдрах орчны аюулгүй байл гэдэг чинь. Дандаа айл өрхийн нэгээр гудамж талбай, хүүхэд, багчууд, явган хүн энэ нь дундуурчин одоо энэ хүнд машин механизм яваад одоо ямар ч тийм одоо аюулгүй байл хангахгүй байж шít. Тэгэхээр энийг бол та хэд одоо яаралтай өнөө маргаашгүй ажиллаа ихэд. Энэ чи эндээс тэр үрд хэдэн 800 орчим метр. Зам тавигдана одоо ногоон байгууламж хийдэн тий. Тэгээ энэ ажлаа эхлүүл өнөөдөр маргааш энэ автомашинуудыг чөлөөлүүл. Дүүргийн хороо танахын ашиглах бахан гаражууд тий. Хоосон гаражууд одоо нэгдүгээр төчин анх одоо 90-ад оны ихээр түр гэрээтэй баг гэрээгүй шахуу барьсан. Хоёр тотлол тотын одоо энэ зам талбай амьдрах орчны аюулгүй байдал за тэгээд энэ бидний хот төлөвлөлтийн бодлоготой нийцэхгүй. Энийг буулгах ажлыг зарчийн ажил алба байж байна. Энэ олгох газрын алба байгаа. Газрын алба энэ дээр нь одоо та нар яаж оролцож шийдвэрлэх эрх үүрэгтэй тэрнийхээ хүрээнд оролцож энэ асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. За дөрөвдүгээрт бол одоо танах энэ мэдээж бид нэр тогтчлт үйлчилгээ хийн.
За тэгээд энэ хотын зам харгуу, ногоон байгууламж, цэцэрлэг түрээлэн иргэд оршин суугчдын алхдаг явдаг газрыг аюулгүй болох тал дээр анхаарч ажиллаж байна. Тэгээд дүүргээс энэ дээр өшөө сайн гарч ажиллаж байна.